Сайн байцгаана уу Аялагчаа компани эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа байгаль орчны удирдлагын тогтолцоо хариуцсан менежер Солон байна. За өнөөдөр аюулгын 3 дугаар улирлын байдлаар аюулгүй ажиллагааны мэдээллийг хуваалцъя. За 3 дугаар улирлын төгсгөлд аюулгын нийт осол бэртлийн давтамжийн үзүүлэлт тэг 13 байлаа. Энэ маань өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол буурсан үзүүлэлт байгаа. За аюулгын нийт удирдах ажилтнуудын хувьд ноцтой эрсдлийн магадлалыг нийт 90,000 удаа ажлын байр талбарууд дээр хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээрээ бид аюул эрсдлийг ажлын байран дээр амжилттайгаар бууруулж чадж байна. За үүнээс гадна Rio Tinto болон олон улсын аюулгүй ажиллагааны хөтөлбөрүүд оюутлогоо уурхаа дээр хэрэгжиж байна. Тухайлбал дурдвал аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар, за мөн аюулгүй ажиллагааны коучинг хөтөлбөр болон аюулгүй ажиллагааны ярилцлага, мөн удирдах ажилтнуудын манлайлалын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж сургалтууд маань явагдаж байна. За мөн үүнээс гадна ажилчдын эрүүл мэнд сайн сайхан байдал манай компани тэргуун зорилтын нэг хэвээр байна. За COVID-19 цар тахлын үед халдвар хамгааллыг баримтлах, ажилчдыг тусгаарлах, эмчлэх, за мөн вакцинжуулалтын аян 3 дугаар улиралд идэвхтэй үргэлжилж явагдаж байна. За үүнээс дурдах юм бол COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын 3 дугаар тун, мөн томоогийн эсрэг вакцинжуулалт бол одоогоор үргэлжилж байна. За бид эрүүл мэндийн аюулгүй ажиллагаанд чиглэсэн одоогийн төсөл хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгтэй цаашдаа мөн цар тахлын дэглэлттэй тэмцэх, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах тал дээр ажилчдын болон удирдах ажилтнуудын оролцоог идэвхжүүлж хангаж ажилласаар болно.